Монголын их хээр талын анир гүмийг эвдэж тэртээ 1938 онд галт тэрэгний бүхэлэх дуу гарч ирснээр манай улсын тээврийн хөгжлийн түүхэнд төмөр замын гих нэгэн шинэ хуудас бичигдэж эхэлсэн. 1938 онд Улаанбаатар Налайхын хооронд 43 км нарийн төмөр зам тавигдж нийслэл Улаанбаатар хотын үйлдвэр аж ахуйн газар хүн амыг нүүрсээр хангаж эхэлсэн. Мөн эх оронд дайны аюул нүүрлсэн 1939 онд манай улсын дорнод хязгаарт цэргийн зориулалттай 90 цав Баян түмэнгийн 237 км төмөр замыг богино хугацаанд барьснаар уг төмөр зам нь халах голын дайны үед стратегийн чухал үүргийг гүйцэтгэж байлаа. 1947 онд Бүгд найрамд Монгол ард улс болон Зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улсын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээгээр Зөвлөлт холбоот улсын Наавшигын өртөөнөөс Улаанбаатар чиглэлийн төмөр замын барилгын ажил эхэлж 1949 онд Наавшиг Улаанбаатарын 400 км төмөр замыг барьж ажиглалтанд оруулж байлаа. 1952 онд Зөвлөлт Монгол Хятадын гурвалсан хилцээр байгуулагдсанаар Улаанбаатараас замын үд хүртэлх 700 км төмөр замын барилгын ажлыг 1953 оноос эхэлсэн. Иймхүү 1956 онд Монголын тал нутгийн умард хилээс өмнөд хил хүртэлх Зөвлөлт холбоот улс бүгд найрамд Хятад ард улсыг холбосон Транс Монголын 1111 км төмөр зам ажиглалтанд орсноор гурван улсыг холбосон төмөр замын шууд харилцааг нээсэн юм. Ингэж л хоёр хөрштөөгөө өргөн удам нутгаар хэлэлдэг 70-аад гарцгүй Монгол орны хувьд төмөр зам нь дэлхийн бусад улсуудтай холбогдох гүүр болж улс орны аж үйлдвэр, хөдөө аж ахуй, нийгмийн эдийн засгийн хөгжлийн хурдыг түргэтгэж, улсын батлан хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад нэн чухал үүргийг гүйцэтгэсэн юм. За монголчууд төрж ёсны 2200 гаруй жилийн түүхэн уламжлалтай арт түмэн. За энэ түүхэндээ монголчууд дорн өрнийг холбосон торгоны их замыг иргэшээлдээ байлгаж түүгээрээ гадаад харилцаа, худалдаа харилцааныхаа үйл ажиллагааг явуулж олон улсуудтай харилцаа холбоотой явж ирсэн ийм хүмүүсээ 13-16 дугаар зуунд холбогдох түүхэн их сурвалж болох Монгол улсын 10 бүнт намын цагаан түүх хэмээх сударт Монголын их хаадын сургаал захиас байдаг. Монголын их хаадын сургаалаас хавцгай газар хөөрг гүрийг байгуул тэргүүр зам бүгдийг хөх сардаар дүүрэг тин хийвээс улс иргэн хотол олноор амаржих болно. Үүнээс үсэх юм бол Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа шин төмөр зам төсөл Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани энэхүү үндэсний хэмжээний төмөр замын томоохон бүтээн байгуулалт нь Монголын их хаадынхаа сургаал захиасыг биелүүлсэн томоохон хэмжээний үйл ажиллагаа бүтээн байгуулалт боллоо хэмээн дүгнэж хэлж болохоор байна. Харин өнөөдөр 21-р зууны шинэ Монголын шинэ өглөөний наран мандаж хөгжлийн шинэ шат, шинэ бодлого, шинэ үзэл баримтлалын босгон дээр дорн өрнийг холбох шинэ төмөр замын их бүтээн байгуулалт эхлэж байна. Төмний итгэлийг тээсэн, улсынхаа хөгжлийг тодорхойлсон говийн их бүтээн байгуулалт эгэлжирийн Монгол залуусын хөдөлмөр зүтгэл, сэтгэл оюунаар тэжээгдэн ургах нартай уралдан айсвэ. 21-р зууны Монгол улс хөгжлийн түүхэн бүтээн байгуулалт болох Хэвтэ тэгэлгийн төмөр зам барихаар 2010 онд улсын их хурлаар төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг тухайн үеийн зам тээврийн сайд өдгөөгийн Монгол улсын ерөнхийлөгч асан Баттулга батлуулж байжээ. Уг бодлогод Монгол улсад шинээр 6600 орчим километр төмөр замыг 3 үе шаттайгаар барихаар заасан бөгөөд 1-2 дугаар үе шатанд баригдах 3000 орчим километр шин төмөр замыг Монгол Улсын их хурлын 2010 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 71-р тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан. Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанид барьж байгуулах тусгай зөвшөөрөл концессийн эрхийг олгожээ. Тэгэхээр энд заасан төмөр зам энэ төслүүдийг хэрэгжүүлэх ажил бол сүүлийн жилүүдэд бол бас яхан зогсон байдал байсныг та бүхэн мэдж байгаа. Харин ухнаагийн хөрөлцөхийн тэргүүлсэн
засгийн газар одоо энд маш ач холбогдол өгч энэ төсөл бол дамжуулалтаа хэрэгжих үндэс суурил одоо тавигдсан гэж ойлгож байна. Энэхүү төслийг улсын хурл засгийн газар дэмжснээр 2 аймгийн 4 сумын газар нутгийг хамарсан 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтыг зэвсэгт хүчний 9 анги нэгтгэл 104 үндэсний аж ахуй нэгж 6200 орчим инженер техникийн ажилтан 3000 орчим техник тоногт хөрөмжтөөгөөр говийн нар салхи шороо шуургыг үл ажиран хоногийн 24 цагт ажиллаж олон улсын стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ. Монгол инженерүүд Монгол залуусын уруухан авиас чадвар нөр их хөдөлмөрөөр шин төмөр замаа барьж байгуулж байгаа нь Монголын бас нэгэн бахархал билээ. Тухайн үед одоо би энэ төмөр замын агентлагт тусал мэрэгчлэн хийж ажилладаг байлаа. Тэр үед ингээд судалгааны ажил хийгдээд энэ одоо зурган дээр байгаа бодлогын одоо хураангуй зүйл бол гарсан. Бусад бүтцийн төслүүдээс нэг ялгаатай төмөр замын төсөл чи өөрөө зөвхөн төмөр зам барихаас гадна 10 одоо бүтцийн төсөл зэрэг явж байгаа шин. Тэрний санхүүгийн менежментийг зөв удирдах, санхүүгийн сахилга батыг одоо сайн байлгах гэдэг бол биднээс маш их хүчин чармайлт гаргаж байгаа. Монголын төмөр зам төрийн хөгжид хувьцаат компани нь геологи, геодез, археолог, палеонтологийн судалгаанууд, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, түгээмэл тархацтай ашигт малтмал, усны өрсөлдсийн судалгаа, усны эрен хайх судалгааг хийж гүйцэтгэсэн. Мөн богино хугацаанд өөрсдийн дотоод нөөц болцсон тулгуурлан шин төмөр зам төслийн техник эдийн засгийн үндэслэлийн 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замын хэсгийн тодотгол, төмөр замын сөөр үтцэн ажлын зураг төслийг боловсруулан магадлууснаар хяналтын төсвийн дагуу барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн эрчим хүч, гүүр, хоолой, өртөө, зөвлөгийн барилга байгууламжуудын ажлын зураг төслийг боловсруулан магадлуулсан. Манай төмөр зам олон улсын жишгээр бол 3 дугаар зэрэглэлийн төмөр замд багтана. За энэ төмөр зам нь бол 15 сая хүртэлх тонн ачааг тээвэрлэх ийм зориулттай төмөр зам аа. За төмөр замын хиймэл байгууламжууд бол стандартын дагуу 100 хүртэлх жилийн ашиглалтын хугацаатай байх ёстой. За энэ дагуу бол мөн R65 буюу одоо 1 м тутамдаа 65 кг жинтэй зам төмөр ашиглаж байгаа. 1 км-т 1840 ширхэг төмөр бетон дээр ашигласан. Ингээд хөдөлгөөрөлтхүүний нэг гол дээрх даралт нь бол 25 тонн байхаар төлөвлөгдсөн ийм зам. За энэ нь бол 25 тонн энэ даацтай төмөр зам гэдэг маань цөөхөн хөдөлгөөрөлтхүүнээр одоо их ачаа тээвэрлэх ийм л зорилттойгоор одоо голын даацыг нэмэгдүүлж хийж байгаа ийм зорилготой. Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани үзүүлж байна. Миний хийж байгаа ажил бол яг юу ч байхгүй хов хоосны юм дээр одоо сансрын зураг, газрын зургийг анхаарад тэн дээрээ за зам маань хаагуур явах уу, нэгдүгээр хоёрдугаар дараа нь хаана нөртөө зөвлөгөөд байх уу, хаана ямар уурхай, хаанаас яаж явбал ямар ашигтай байх уу, хэр зэрэг өндөртэй явах уу гэх мэтэр бүх шийдлийг яг анхан шатнаас нь гаргадаг. 100% төрийн өмчит үндэсний төмөр замын компани болох Монголын төмөр зам компани эхний үе шатанд баригдах 1100 орчим километр төмөр замын 5 толгоогоос зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замын суур бүтцийг барих бүтээн байгуулалтын ажлыг засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолын дагуу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн. Яг анхлаа бид нэр ирэхэд энд бол замч байхгүй юу ч байхгүй л газар байсан. Бид одоо эзэнгүү бэрэм одоо талд. Ерөөсө хулангийн тоос, хууль салхи одоо өөр ч одоо юу ч харагддаг нэ хаяа шууд сэтгэл ийм газар бид нар ирчихэд 10 цагаан гэртэй, 81 техниктэй манай физик хүчний жанжин штабын дотор зүрийн генералтай анги офицеруудтай байлагч нартай гэж очиж анхны одоо шангаа тавьж төмөр замыг эхлүүлж байлаа. Би чадахгүй юм бол чи чадахгүй юм бол тийм ээ. Бид чадахгүй юм бол энийг чинь одоо хэн хийх вэ гэж одоо анх залуучуудаа уриалж энэ төсөл рүү одоо орж байлаа. Зах хязгааргүй ээрэмголд төмөр зам барьж байгуулахаар зориг шулуудсан итгэл дүүрэн залуус зөөврийн сууцтай хүрэлцэн ирсэн нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр билээ. Монгол улсын ерөнхийлөгч асан Бат тулга шав тавих ёслолыг нээснээр 416.1 км зам тавих их бүтээн байгуулалтын ажил эргэлт буцалтгүй эхэлсэн юм.
Энэ бүтээн байгуулалтын төмөр зам явснаар бид нар энэ Төв Азийг Зүүн Азтай холбосон том дэд үтц байх ёстой ба. Бид өнөөдөр далаад гарцгүй орон учраас энэ дэд үтц бол Монголын эдийн засагт маш их үр дүнтэй ийм бүтээн байгуулалт юм ба. Монгол улс маань Мандан Баатарга хөгжиж дэвшихийн тулд бид нар энэ бүтээн байгуулалтыг өнөөдрөөс эхэлж байна. Баярлалаа тав. Ийхүү Эрсийн уухай хадаах дуу цусаж амжаагүй байхад анхны хөрс хуулалтыг амжилттай хийж зах хязгааргүй говийн ингээр зэрэглээ сүглэн хурдлах галт тэрэгний айсуу хурдыг өрөндуудах эхний алхам нь болсон юм. Хөгжлийн дуу хөрс хуулалтаас эхлэн сонсогдох нь маргааш руу яарсан Монгол залуусын уухай байлаа. За тэгээд шаваа тавиад ингээд бид эхэллээ ажиллаа гэсэн. 9-10 сар ихэд бол ерөөсөө энэ талчсан зүгээр бөөн тоос ирээл ингээд манай нэг хэсгийн ажиллаж байсан би өөрөө эргэж ирж ажиллаа шалгадаг. Шөмчөө ерөөсөө яг өдөр мэдгүй ихтэй 24 цагаар ажилладаг. Ингэж одоо ажилласан юм аа. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төсөл 5 толгой зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замын зүүн баян чиглэлээс дээд бүтцийн эхний 50 км-ийн замын нээлтэнд оролцох үеэрээ Монгол улсын ерөнхийлөгч хөрс өг. Бүтээн хэмжээний бүтээн байгуулалтыг өөрсдийн нөөц болцоон тулгуурлан хийж гүйцэтгэснээр хөрөнгө оруулалтын өрөөгөөж дотоодын үдгээс гадна зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн алан хаах хугацаанд эх орныхоо бүтээн байгуулалт хар бие оролцож оромтуусан цалинтай эзэмшсэн мэргэжилтэй болж цэргийн албаа бас нэр дэвтэй хаах боломж бас бүрдэж байгаамаа. Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шин сэтгэлийн халуун талхал илэрхийлье. Монголын анхны төмөр бетон гүүрийг 1938 оны дайны жилд хэрлэн голоор байлдааны техник хүн хүч гаргах зорилгоор барьж байгуулсан байна. Харин монголчууд өөрсдийн гараар 1966 онд Зайсангийн гүүрийг анхлан барьж байжээ. Түүнээс хойш даруй 55 жил өнгөрчээ. Шонс өөрийн хувьд бол ерөнхийдөө бол Улаанбаатар төмөр замын хэмжээнд байгаа нийт гүүрүүдийн хувьд бол шонсоор биш зоомл шонтой гүүр хийдэг байсан. Энийг бол бид нар энд ирснээрээ бол нэлээд туршлага хуримтлуулж авлаа. Шонс өөрийн хувьд бол нэг баган дээр ихтэл 6 шонс өөртэй ингэж хийдэг. Нийт шонс өөрийн маань гүн 23.5 м-ийн урттай гүн ухахад арматурын хэсэг маань 22.5 м-ийн урттай. Тэгээд ингээд бетон цуцлалтын ажлууд явагддаг. Дээшээгээ тэгшлгээний бетоны үе буюу 15 см явна. Дээшээгээ тулгуурын хэсэг буюу ростверк 1.5 м. Дээшээ баган суурны хэсэг маань ерөнхийдөө 3.5-аас 4.5-ийн хооронд гүүр болгон дээр тус тустай өөр байгаа. Риглийн түвшин маань өндөр нь бол 2 м-ийн өндөртэй ерөнхийдөө гарч ингээд амруу маань ерөнхий өндөр нь бол 180 явцаа гарч байгаа ийм өндөртэй. Гүүрийн маань өндөр нэг суураас ахуулаад гарвал 30 гаруй метр. Ерөнхий яг хав амруу өртлөө өндөр маань нэг 3.5-аас 5.5-ийн хооронд байгаа ийм гүүрнүүдийг хийж гүйцэтгсэн. Монголчууд дэлхийн төвшин сэтгэж дэлхийн брендийг, дэлхийн технологиг их говийн их бүтээн байгуулалтын төмөр замын ажилд хийж гүйцэтгэж нутагшуулж хийж байгаад үнэхээр гайхамшигтай бахархгүй байхын арга алгаа. Говьд ингээд бороо ороод их үер болоход ердөөсөө хөрс чинь нэг 10-аас 20 см л нордгийг. Тэрнээс доош ус нэвтрэхгүй. Энэ хөрсний чинь бүтц шаварлаг одоо тэр байдал тэрнээс нөлөөлөв. Ийм одоо байгаль цагуурын сон багцтай юм байна лээ. Говийн хөрс үргэлжлэн орох борооны үер уснаас болгоомжлох мал амтан гарах гарцыг тооцоолж хөрсний судалгаанд тулгуурлан нийт төмөр зам дагуу 379 дөрвөлжин хоолой 216 дугуй хоолойг тавьжээ. Тэр үед маш их салхитай дунджаар 11 м/с-ийн хурдтай шороогоор шуурсан нөхцөлд ажиллаа эхлүүлж байсан зэвсэгт хүчний 9 анги нэгтгэл үндэсний 35 компани хамтран бүрэн хийж дуусгаад байна.
Ялангуяа говийн нөхцөл, хуурай халуун нөхцөлд бол бетонны чанар бол муут асуудал их гардаг. Говийн нөхцөлд хэрэгжилж байгаа түүхийд материалаа чанар сайтай материал сонгож авахын тулд эхнээс нь түүхийд олборлож байгаа газраас нь очиж одоо хяналтаа явуулаад хяналтынхаа лабораториудаар хяналтаа хийлгэсний дараа шаардлага хангасан материалуудыг талбай дээр зөөж авчираад зориулалтын ийм бүрэн автоматсан үйлдвэрлэлтэд явуулдаг байгаа. Бетон зургийн үйлдвэрт бол бетоны бол пиццинг механик үзүүлэлт, дүүрэгч материалын бас пиццинг механик үзүүлэлтийг бол хянж ажилладаг байгаа. Бетон зургийн үйлдвэрийн мэргэжлийн хүмүүстээ бол заавар зөвлөгөө, арга аргачлалыг бол байнга өгдөг байгаа. За үүнээс гадна бол хүндлэнгийн лабораторид бол туршил шинжилгээг тогтмол явуулдаг байгаа. Бас манайтай гэрээтэй зөвлөх компаниуд бол давхар хяналтыг хийдэг байгаа. B15 гэдэг нь болохоор 1 см квадратад 150 кг хүчээр дарахад даах үз. B30 гэдэг нь 1 см квадратад 300 кг-аар дарахад даах үз. B40 гэдэг нь 1 см квадратад 400 кг-аар дарахад даах үз. Даах завдаг тийм бетоныг хийж байгаа. Дам нуруунууд болохоор B40 маркаар хийгдэж байгаа. Цутгагдж байгаа. Энийг бол 28 хоногийнхын дараа хүндлэнгийн лабораторийнхоо батлахын үзүүлэлтээр бүгднгийн тодорхойлж гаргадаг байгаа. Гүүрийн угсралт хийхээ өмнө бүх төрлийн бетонууд дээр 28 хоногийнх нь батхыг ахуулсныг лабораториор давхар шалгуулсныхаа дараа угсралтын ажиллагаагаа хийгддэг. Энгийн хүний нүдээр харах юм бол жижигхэн нэг сайр жижиг жалах харагддаг боловч одоо энэ говийн нөхцөлд бол ерөнхийдөө бороо ороод хөрсөн дээр доош нь шингэдэг юм байна. Ерөөсөө урсаа ороод ирдэг. Тэр жижигхэн сайр маань их хэмжээний ус олж орж ирдэг. Тэр маань л яг энэ үндсэн энэ гүүрийн төлөвлөлтөөр орж ирж байгаа. Гүүр хоолойг анх төлөвлөлтөө ихэд усны судалгаа хэр их ус орж ирэх үү? Их усны хэмжээгээр тооцож энэ гүүрийнхаа уртыг хоолойгоо овор хэмжээг нь тодорхойлдог. Энэ нь болохоор 300 жилийн үерийн усны хэмжээгээр авч тооцсон байгаа. Аливаа ажлыг чанартай сайн гүйцэтгэхэд хамтрагч байгууллагуудын уялдаа холбоо бие биенээ хүндэтгэн шин сэтгэлээс нь ойлголцох хүн нэг бүрийн хичээл зүтгэл хамгаас чухал байдаг. Салбар бүрийн компаниуд олон зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа ч саад бэрхшээл тулгарсан нэгэндээ миний чиний гэлтгүй тусаж дэмжин нэгэн зорилгын дор бүр нэгдэж чадсан нь Монгол залуусын хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй холбоотой. За энэ төслийн маань онцлог бол манай Монголын төмөр зам компани 416 км төмөр замын ажлын зураг төслийг өөрсдийнх нь дотоод нөөц бололцоогоор хийсэнтэй маш том онцлогтой байгаа. Барилга угсралтын ажлын явцад газар орны нөхцөл байдал, аливаа нөхцөл байдлаас шалтгаалаад инженерийн шийдэл гаргах, зарим тохиолдолд зураг төслийг бага хэмжээнд өөрчлөх ажлууд их гарч ирсэн. Хяналтын инженерийн багуудтайгаа хамтраад газар дээр нь түргэн шуурхай инженерийн шийдэл гаргаж ажлыг тасалдалгүй явуулж маш хурдтай ажилласан байгаа. Мөн энэ төслийн маань хамгийн том онцлог бол туслан гүйцэтгэгч компаниуд болон ерхий гүйцэтгэгчээс эхлээд боломжтой бүгдийг нь дотоодосоо нийлүүлж дотоодын компаниудтайгаа хамтарч ажилласан байгаа. Төслийн хүрээнд анх 28 худаг төлөвлөгдсөн байсан ч явцын дунд нэмэгдсээр трасын дагууд нийтдээ 43 худгийг гаргажээ. Худгийн усаар зэрлэг ан амтан услах зорилготой хиймэл нуурыг бүтээх гинэ. Худгийн хамгийн гүйхэн нь 163 метрээс гарч байгаа бол гүн нь 240 метр ажээ. За 43 худгийн хувьд бол хамгийн багадаа 3 литр секунд, хамгийн их нь бол 6 литр секундын ийм худагнууд гаргасан байгаа. За энэ худагнуудыг бол бид нар одоо нийт 2 аймгийн 4 сумын нутагт дамжсан байгаа. 10 гаруй худгийг нь бол тухайн орон нутаг суманд нь малчтад эхнээсээ хүлээлгэж өгөөд явж байгаа. 5 толгой зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замд 3.8 км урттай 14.5 метрийн гүнтэй ухмал бий. 1.1 сая метр куб газар шорооны ажилтай ухмалыг 2019 оны 12 дугаар сараас зэвсэгт хүчний 4 анги өвлийн 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлаас үүдээд өндөр далан гүн ухмал ялцчгүй төлөвлөлтөөр болсон. Ухмал бол газрын төвшнгөө хэмжсэний дараа манай одоо экскаватор өөрөө өгч ухаад яг үндсэн ухалтай хийж байхдаа мөн 1.5, 1.5, 1.75, 1.2 гэсэн хацаагийн налуутайгаар налууга татаж яваад төлөвсөн төвшөнд мөн ялаа хүрч байгаа. Энэхүү ухмал маань 19 оны 12 сараас нийт зэвсэгт хүчний 4 анги маань жогсон байгаа. За 77, 80, 77, 81, 77, 82, 340 дугаар ангиуд маань нийлж энэ ухамлыг ухаад
Ерөнхийдөө ухамлын маань нийт урт 3 км 820 м-ийн урттай. 25 орчим экскаватор, ховгоор тооцох юм бол 60 мянга орчим ховоо шараг одоо гаргаж яаж энэ ухамлыг бий болгосон байна. 1.1 сая метр кубын газар шорооны ажилтай. Нэг давхар байшин ч одоо 2.5 м гэвэл нэг 6 давхар барилгатай дүүцхүүс гүнтэй ийм байгуулт юм. Аливаа ажлыг хурдан шуурхай гэх юм бол ажлын өндөр бүтээмжтэй байхын тулд ерөөсөөр 24 цагаар хийсэн байна. Энийг 24 цагаар хийдэг шалтгаан нь өвлийн үтэн хэрвээ 12 цаг ажиллаад 12 цаг амарчих юм бол энэ газар нь хөлдөж чинь. Нэг л ухсан дээр ухахгүй бол өвлийн хөлдүүд чинь нэг одоо нэг 3-4 цаг болоход л тэгэл экскаваторын шүлж нэг дахиад л даахгүй болох юм чинь. Тэгээ хөлдөөсөхтэй болчихоос 24 цагаар хийсэн. Яг тасралтгүйгээр 24 цагаар хийсэн. Монгол хүмүүсийн одоо энэ өөрсдөө бүтээж чаддгиймаа гэдгийг харуулахын тулд бид бүгд хамтран эвтэй хийтэй энийг чинийх гэхгүй бүгд хамтарч утгсан байна. Төмөр зам дээр хамгийн хүндрэлтэй асуудал нь элсний нүүдлийн асуудал гэдэг. Элсний нүүдлийн асуудлыг бид ухамлын дээдлэр 70 ингээд хажуугаар нь босгоод элсний нүүдлээс бас муу ялгаагүй сэргийлдэг. Орон 5 сая метр куб газар шорооны ажлын 5 саяын өнгөрсөн жил хийсэн. Энэ жил гарч ирээд 3 сараас хойш үндсэндээ нэг 8 сар 5 сарын хугацаанд үндсэндээ 20 сая метр куб газар шорооны ажил хийсэн. Тэрнээс хойш газар шорооны ажлууд жижиг косметик юмудаа хийгээд явж байгаа. За одоо энэ багцаагаар нэг 6 метрийн далан гэж бодоход 1 метрт 30 санжийн тэр 18 үе авч иж одоо бид эдийн хажууд байгаа шиг далан боссон юм байна. Манай энэ төсөл дээр хамгийн өргөл үедээ хоногт 256 мянган метр куб газар шорооны ажил хийжсэн. Хамгийн өндөр далан маань 14 м өндөр байгаа. Хамгийн гүнзгий ухамл маань бас муу ялгаа байхгүй 14 м гүнзгий. Төмөр замын дээд бүтцийн барилга угсралтын ажлын 221 км замын ажлыг зэвсэг түвшний 4 анги гүйцэтгэж байгаа бөгөөд 2020 оны эцсийн байдлаар 122 км, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 195.6 км замын ажлыг гүйцэтгэхээс 108.3 км угсралтын ажлыг гүйцэтгэж нийтдээ 230.3 км төмөр зам тавигдаад байна. Зэвсэгчэнд одоо дангаараа одоо энэ бүтээн байгуулалтын ажлыг ер нь төмөр замын доод бүтцийн ажлыг хийцэн үү гэж одоо хүмүүс одоо бас ойлгож магадгүй. Энэ бол тийм биш. Зэвсэгчний ангиуд оролцсон. Мөн дээрээс нь аж ахуйн нэгжүүд бол үндсэндээ 50 гаруй 60-аад аж ахуйн нэгжүүд бол оролцсон байгаа. Тэгээ бидний хувьд бол зэвсэгчийн одоо менежментийг хийсэн, удирдлага зохион байгуулалтаар бол хангасан. За энэ хүрээндээ л бол бидний хувьд бол хувийн хвшилтэд хамтарч ажиллаж болж байна гэдэг бол гэж харуулж байгаа. За үр дүнгийн хувьд бол ажил маань бол маш сайн ингээд дуусч байна. Тийм учраас зэвсэгчний энэ оролцоо бол байх ёстой байна гэдгийг нотолж байгаа юм аа. Монгол улсад минь хийгдэж байгаа одоо энэ төмөр замын анхны бүтээн байгуулалтанд бие дааж одоо ингэж гардаж хийж байгаа явдал бол бидний хувьд бол нэг төрлийн эрэг. За бас тэгээд бид хүн одоо ийм түүхэн бүтээн байгуулалтыг хийж байгаадаа одоо бас бид хүмүүс бахархаж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалтад зэвсэг түвшний анги нэгтгэлүүд оролцож, сэрэг эрс, эх орныхон бүтээн байгуулалтанд залуу халуунасаа зориулан ачааны хүндийг өрүүлсэн юм. Тэд хугацаа талбай, нэр төртэй хаажва, эгэл даруухан бор цэргүүд цээжиндээ эх орноо бүтнээр нь тээсээр явна. Одоо энэ замын маань доод бүтцийн ажил буюу энэ газар шорооны ажил явж явах үед бол манай монголчууд бол одоо өдөр шөнөгүй за байнга ажилласан. Энд чинь одоо тоос шороонд олигтойч нэг харагдахгүй тэгэл тийм нөхцөл тэгэл урдан дуусгахын төлөө нойр холоо асаал бүгд л сайн ажилласан да. Энэ дээр техникээр хаас өрн босдын бүгдийг л хийж үзлээ. Хэрвээ би цэргийн ангид ороогүй, хэрвээ гэрээтэд ороог бол бүгдийг яаж яваач мэдэхгүй. Аялал хийгээчгүй явж байгаа, дэмий тэнэл явж байгаа. Биш юм шиг тоглол. Одоо энэ бүтээн байгуулалт нэг цэргийн хүн болсон гэж барьдаг. Хөшин болоод, өвөө болоод, ачтээтэй болно. Тэгээ дараа нь ярихад ч гэсэнтэй Монгол улсын төлөө Монгол улсаа хөгжүүлээд бүтээн байгуулалт хийж явсан ярихад л болно. Их гоё л байна да.
За манай хэсэг дээр зэвсэг түвшний төмөр замын 7781 ангийн захирагч хушууч генерал Дорцрон генерал ахалж ажиллаж байгаа. Одоо энэ дэд бүтц буюу сариг салаа төмрийг өдөрт 1 км-с доош тавьж байна. Саргийг бол ингээд техникээр тавьж юм байж байна. Одоо гараар буюу гар механик хоссон аргаад бид нар тавьж ийн л да энэ нэг. Энийг бид нар өөрснөө хийсэн. За одоо бид нар тавиал яваад одоо ингээд харагдаж байна тав. Экскаваторын бодлогын дээр бутоныг өргөж байгаа. Эдгээр манай залуучууд л өөрснөө сэтгэсэн юм. Тэгэхээр энэ дээр манай цэргийн албаа хаагчид ахлагч гэхгүй, байлгч гэхгүй, офицер гэхгүй бүгдөө л санаагаа нэгтгээд ингээд явчих юм бол ажил болчих юм байна. Монгол улсын том бүтээн байгуулалт болсон төмөр замын ажилд орцоо би маш өндөр сэтгэгдэлтэй байна. Миний хийж байгаа ажил бол одоо эрээстэй бүр өгсрэх боох одоо боолтыг чангалах ажил байдаг. Өдөрт 31 ил төмрийг 200 ширхэг өргөж биднес боодог байгаа. За энэ эрээс төмөр маань 25 м-ийн хувцастай. Тэгээд тонн 600 кг-ийн жинтэй нийт бүрэлдэхүүний 4 түрээд одоо энэ эрээс төмрийг холбох суур бетон дээрээ суулгаж биднес боож чангалдаг байгаа. Энэ машин маань төмөр замын нөгөө далид тавигцыг чигийг засаа явуулж байгаа. Энэ хоёр бетоны цэцэр даграадараа тулаад гавчин. Оператор энэ дээр засаа явуулчихна. Дээдлийн 6 хоног ирж яах байгаа. Тэнгүүрээ ерөөс өдөр ажиллаж явчихна. Тэр 1 км-ийг засаад янзлаад явах боломжтой. Монгол хүн бол юм хийж чаддаг, хүчээж чаддаг юм би өөрөө мэдэрлээ. Төмөр замыг барьна гэдэг нэг хэрэг, түүнийг цаашдаа авч явна гэдэг тусдаа асуудал. Алсын хараа, нэгдмэл бодлого, нийлж чадсан сэтгэл тэднийг зангидсан удирдагчид байх хэрэгтэй. Төмөр замын доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр зэвсэг түвшний жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар төмөр зам хувийн нийлүүлсэн нийгэмлэг ажиллаж байна. Улаанбаатар төмөр замын хамт олон маань Түн баян үе өгсрөх баазад замын дээд зохицын дэрийн сараажийг өгсөрдөг байгаа. За өдөрт 1 км буюу 40 ширхэг үеийг өгсрөх төлөвлөгөө нормтойгоор ажиллаж байна. За энэ үе маань болохоор Оросын Эр-65 зам төмөртэй Английн Пандрол бүхлгээтэй ийм замын дээд зохицын үе байгаа. Маш том түүхэн бүтээн байгуулалт одоо энэ төмөр зам бий болсноор Монгол улсын эдийн засагт болон ирээдүйн үе очтоо маш их хэрэгтэй тийм төмөр зам болон монголчууд бол өөрсдөө боломж нөхцлөөр нь хангаад өгөх юм бол юу хийж бүтээж чадна гэдгийг бол бодитоор харуулж чадж байна. Тус төмөр замын хоёр талаар 871 км шилэн кабель угсарч суурлуулахаас одоогийн байдлаар 620 км шилэн кабелийг тарааж угсарч суурлуулсан. Ус бороо ороход говийн хөрс бол их бэхжилт муутай байдаг. Бороонд бол урсах магадлал маш их өндөр байдаг юм байна. Хангай хөрс бол хүмүүс хангай хөрсийг л хатуу юм шиг бодогддог тийм биш. Говийн хөрс харин ус яваад ингээд агтарсан газар маш хатуу байдаг юм байна. Бүр цементнээс ч илүү байдаг юм байна. Харган бут цоог ихтэй юм байна бас энд чинь. Тэгээд заг одоо ингээ ургамал байдаг учраас тэрийг хөндөөхгүйгээр явах хэрэгтэй болох юм байна. Юм л байлаа. Гэтэ бол энэ туршлага. Төмөр замын дагууд 455.5 км 35 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг үндэсний 10 компани 87.2 хувийн гүйцэтгэлтэй байна. 2400 ширхэг толгуур эх орондоо үйлдвэрлээд төслийн талбайд бүх толгуурууд 100% ирсэн. Бүх толгууруудаа бүгдийг суурлуулсан байна. Тариасаа эргүүлээрэ тариас иргэцэн байш тороосоор ирүүлэх юм уу? Нөхцөл байдал газар зүйн байрлалаас хамаарат бол бас харилцаа адилгүй. Нийсгүй тодорхой хэмжээний салхи мэлэхгүй байх юм бол өдөрт 25-аас 30 шум босох болцоотой. Гэхдээ бол говь нутаг маань бас эрсдэл нөхцөл байдалтай, элстэй, тал газар учраас салхитай тэр нөхцөл байдлаас улбалаад бас харилцаа адилгүй байх. Монголын одоо компаниудын ур чадвар, нөгөө талдаа ажилчдын ур чадвар, инженер техникийн ур чадвар бол бүгдээрээ энэ бүтээн байгуулалтыг хийж чадна гэсэн юм ихтгэл дүүрэн бүтээн байгуулж байна гэж ингэж үзэж байгаа. Захлаан дамжуулах агаарын шугамд нийт 455 км агаарын шугам, дээр нь 6 зорилгын дэд станц, 3 өргөтгөлийн ажлыг бол монголчууд жилийн хугацаанд хийнэ гэдэг нь асар их амжилт бүх чиглэлд манай шилдэг инженерүүд бүх хүмүүс ажиллаж байна. За энэ 60 км шугам байна болохоор нийтдээ 314 дундын толгоор 19 анкраас бүрдсэн. За өнөөдөр ингээд анкруудаа сүүлчийн анкрыг босгож байна. Тус татах ажлын маань үлдсэн байгаа. Тэгээ бараа материал маань ер нь ирж байгаа. Энэ ажлыг ер нь хугацаанд чанартай хийж дуусгах гэж бодож байгаа. За энэ өмнөний говийн бүтээн байгуулалтанд энэ 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замын захиргаан хангамжийн ажилд гар бие оролцож байгаад бол үнэхээр их баярлж байгаа. За энд бол ингээд одоо ингээд Монгол компаниуд, үндэсний компаниуд ингэж
ийм том бүтээн байгуулалтыг хийж байгаад нь өөрөө бас гар бие оруулж байгаад үнэхээр их баярлж байна. Төслийн хэмжээнд нийтэд 6 зөвлөг нэг өртөө баригдахаас 6 зөвлөгийн ажил бүрэн дуусаж улсын комист хүлээлгэн өгчээ. Өртөөний барилгын ажил 98% гүйцэтгэлтэй байна. Уг төмөр зам баригдсанаар 1000 гаруй ажлын байр бий болох юм. Инженерийн шугам шүлжээ бүрэн шийдэгдсэн орон сууцнд тогтвортой ажиллангаа амьдарч байна. 5-7 өртөөний барилга байгууламж болох 120 айлын орон сууц офисын барилга маань 2020 оны 7 сард бүрэн ажилтанд орсон бөгөөд 2021 онд багтаан ипотекийн барилга ажилтанд өгөхөөр ажиллаж байна. Манай компани 5 толгойд зүүн баян чиглэлийн 416 км замын том бүтээн байгуулалтанд балластны үйл гэрээтэй байгаа Монголын төмөр замтай. Манай үйлдвэр 24 цагаар ажилладаг. Хоногт 1000-аас 1200 м кубыг гаргах чадaltaй балластыг тийм үйлдвэр ажиллаж байгаа манай үйлдвэр. Төслийн хэмжээнд нийт 25.1 сая метр куб бүхий төмөр замын далан, ухамлын барилгын ажил, 2427 м урттай 27 төмөр бетон гүүр, 595 хоол, 842.6 мянган бетон дээр 63 мянган тонн төмөр замын рейс, 455.5 км, 35 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг томоохон ажлууд хамрагдаж байна. Миний хариуцсан ажиллаж байгаа хэсэг Өмнө Гав аймгийн Цог цэцэн суманд хариалагддаг. Төмөр замын эхлэл цэг буюу 0 цэгээс эхний 45 км-ийг хариуцж ажиллаж байна. Захиалагчийн хяналт 5-7 төмөр зам, зэвсэг түвшний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, материалын хяналтаар Лаба компани, геодезийн зөвлөхөр Geomap компани гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 337 техник, 532 хүний хамт төмөр замын газар шорооны ажлыг дуусгасан. Мөн 67 хоолой 3 гүүрийн ажлыг дуусгаад одоо дээд үтсийн ажилдаа орсон байна. Нэг төрөнд хамгийн чухал нь хөлбөр аюулгүй байдал бол маш сайн хангагдсан байх ёстой. Захиалагч байгууллагын хувьд бол 5-7 төмөр замын хяналтын багийг ажиллуулж байгаа. Энэ дээр бол хөлбөр хамгааллын инженер, аяны доотлох ерөнхий гүйцэтгэгч, зэвсэг хүчний жанжин штаб, үүний доор туслан гүйцэтгэгч компаниудын хөлбөр хамгаалах гэсэн давхар хяналттайгаар үйл ажиллагаагаа явуулаад одоо энэ төслөө дуусгах шатанда бол орж байна. Ингэж давхар хяналт тавьсны хүчинд бол ноцтой том осол бол гараагүй. Үүгээрээ бас бидний ажлаа сайн хийсэн нэг үр дүн юм болов уу гэж бодож байна. Альва ажлын ард арын албаныхан буюу Далд фронтын дайчдын ажилч мундахгүй байлаа. Бүтээн байгуулалт оволцож байсан зуны өдрүүдэд 24 цагаар ажиллаж 2 аймгийн 4 сумын нутаг дамсан говь нутагт 3000 орчим техниктэй 6200 орчим инженер техникийн ажилтан ажилчид ажиллаж байсан ачааллын үед тэд ч бас 24 цагаар ажиллаж байсан юм. Трасын дагуу ажлын шаардлагаар ажлыг түргэн шуурхаа явуулахын тулд нийт 7 кемпийг барьж байгуулсан. Нэгэнд нь л ихэд 30-аас 40 хүн ажилладаг. Инженер техникийн ажилчдыг ая тухтай амьдруулж ажилуулахын тулд кемпийн орчин нөхцөлийг сайн байлгах, эрүүл хоол хүнсээр хангах, бичиг баримтын бүрдүүлэлтийг хангаж ажиллах ажлуудыг удирдах зохион байгуулж ажиллаж байна. Ерөнхийдөө бол манай 7 кемп 60-аас 100 км-ийн зайтайгаа хоорондоо. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн иргэдийгч бас олноор оролцуулж байгаа билээ. За манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн төслийн үдсэж байгаа орон нутаг болох Өмнө Говь, Дорно Говь аймгийн Сумдууд аймгийн төвүүдийн хөдөлмөр халамжтай хамтран ажиллаж кемпүүдийн ажиллах хүчийг орон нутгаас нь ажилуулж байгаа. Нийт кемпүүдээр 50-аас 60 хүн ажиллаж байна. Улс орны бүтээн байгуулалт хөгжлийн тулгуурласан энэ бүтээн байгуулалтын ажилд ардл хариуцж ажиллаж байгаа бүх хүн сэтгэл хангалуун байгаа. Үндэсний төмөр замын компани Монголын төмөр зам төрийн өмчит хувьсаад компани барьж байгаа 5 толгой зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц 2020 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 416.1 км доод бүтцийн газар шорооны ажил, нийт 595 ус сайлуулах хоолойн ажил, төмөр замын трассын дагуу нийт 2427 м урт бүхий 27 тусдаа гүүрийн ажил бүрэн дуусаж төмөр замын доод бүтэц бэлэн болоод байна. Энэхүү төмөр зам үндсэн магистрал төмөр замтай холбогдсноор даган ганц уул уурхайн салбар гэлтгүй Монгол улсын эдийн засаг нийгэмд том хэмжээний дэмжлэг болох болно.
5-7 зүүн баян чиглэлийн төмөр замын тараасын дагавх 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтамлын 37 орд газар байна. 5-7 нүүрсний ордоос гадна цагаан суургын зэсийн орд, харамгтай зэс алтны орд, манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөн, цеолит, ураны томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 602 тэрбум тонны нөөц бүхий баялагтай эдгээр орд газар эдийн засгийн эргэлтэнд орох боломж бүрдэж байна. Нийтдээ 416 км гол замын урттай төмөр зам маань бол дэлхийн жишг стандарт үнээс бол 3 дахин хямд өртгөөр бол боссон. За мөн Монгол улсад өмнө баригдчихсэн төмөр замын жишг өртөг зардлуудыг харьцуулахад ч гэсэн ер нь бол 2-3 дахин бол ийм хямд өртөгтэй бол баригдаж байгаа. Мөн одоо бид нар энэ худалдаа авалтыг бол маш одоо шинэлэг байдлаар бол аргачлалаар бол бид нар зохион байгуулж явсан. Худалдаа авалтын багт бол дандаа мэрэгжлийн байгууллагуудаас удирдах албан тушаалтнуудаас бол орж ажилласан. Тухайлбал сангийн яам, төрөмчийн бодлого зохицуулалтын газар, алхахтай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар гэх мэтчлэн одоо ингээд мэрэгжлийн байгууллагуудаас бол энэ худалдаа авалт дээр бол бид бүхэн хяналт авч ажилласан. Энэ дашрам дийлэхэд бас бид нэр дэд ажлын хэсгийн одоо энэ худалдаа авалтыг зохион байгуулж одоо хяналт тавьж исэн энэ олон удирдлагуудтай бол бид нар бас талархал илэрхийлэх хэрэгтэй. Монголын төмөр зам компани хүний нөөц, техник технологийн хувьд бүс нутгийн болон хоёр хөрштэй эн тэнцүү өрсөлдөхүйс болохыг зорилгоо болгон ажиллаж байна. Өмнөг аймгийн Хамбогд суманд байрлах Монголын төмөр зам мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дэлгэхэд шин төмөр замын онцлог тохирсон чадварлаг боловсон хүчинг ийхүү бодлогоор бэлдэж байна. Аюулгүй ажиллагааны дүрм журмыг ягштал биелүүлж чадах, ажилдаа мэргэжсэн боловсон хүчин улс орныхон хөгжлийн галт хэргийг саадгүй зорчуулахад бүхий л талаар ийхүү бэлтгэгдсээр. Хамгийн гол юм бол одоо доод бүтцийн арчил засварын ажил байдаг. Энэ бол нийт төмөр замын одоо ашиглалтын ажлын одоо 80% эзэлдэг. Энэ дээр бид нэр холбогдох хэмжээ авч замын анги байгуулж байна. Замын ангитай одоо бас техник тоног төхөөрөмж бас авч өгөх тийм ээ. Зэсвэлэнгээд сайтай болох энэ арга хэмжээг авч байна. За энэ үүний дагуу мэрэгжилтэй одоо болсон хүчнүүдийг бэлтгэх, байгаа болсон хүчнээ давтан сургах энэ ажлуудыг хийж байна. 2021 оны 5 дугаар сарын 25-ны нарлаг сайхан өдөр бүх монголчуудын хүсэн хүлээсэн өдөр байлаа. 5-толгой зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замын дээд бүтцийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөрч дуусгалаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэгдсэн саналаар Монгол улсын засгийн газрын дэмжлэгээр баригдаж буй 5-толгой зүүн баян чиглэлийн төмөр зам нүд алдамд сэлих говьд зурайж байна. Өөрсдийн гараар бүтээсэн юм бүхэн сайхан. Өөрсдийн хүсэл зоригоор тэмүүлсэн үйлс бүхэн бүтэмжтэй байдаг. Улс их орны хөгжлийн гарцуулсан дэд бүтцийн салбар дахь үндэсний бүтээн байгуулалт өрн суур байна. Дорн өрнийг холбосон залуу насны эрч хүч, тэсвэр хатуужил, уруухан, эвнэгдлийн хүчээр ардна гарч хийсэн бүтээснэрэн төмөн олондон бэлэг барьна гэдэг даанч багталтай. Морин хуурын хосч авахтас дэлхийг уяран эгшгэлдэг шиг Монголын төмөр зам Дорн өрнийг холбон өн мөнхөд зурайх bizээ.